Зохиолыг бичсэн хард бэлгүн. Зохиолыг уншсан очир дорж. Хард арсан зүүдэн болсон солиорол буюу шөтгөрийн ирэлд гарсан долоон шөнө. Эхлэл. Би энэ тухай хэзээ бичихээ мэдэхгүй байсан ч бичих байх гэж бодож байлаа. Харин бичмээргүй санагдаж байгаа ч бичихгүй бол дороол марчих байх гэсэн бодлоор бас нэгэн хүний хүсэл байсан болохоор бичиж байна. Хэдхэн сарын өмнө 25 дарын сүүлийн шатанда орсон нэгэн ах над руу холбогдсон юм. Тэрээр учир явдлаа шууд надад хэлээд намайг ирж уулзах цаг байна уу? Танд нэг зүйл ярмаар байна гэд нэлээд ядарсан хоолоогоор хэлсэн юм. Би за тэгье гэж хэлээд өдөр цаг товлоод яваад очлоо. Туранхай нэгэн ах хүү байв. Мэдээж нэрийг нууцлж газрыг сольж бичв. Зохиолын найруулга орсон учраас шууд болсон явдлаар биш болно. Айгүй их ном уншдаг хүн байсан болохоор тэрнийг номтой ах гэж нэрлэе. Номтой. Сайн байна уу зохиолч? Сайн байна уу? Таны би яаж байна? Жаах юм авчирсан ч таны идэж болохгүй, ууж болохгүй юм байна гэд оруулахгүй байна. Зүгээр дээ. Хамаагүй идэхэм хориотой гэсээр би залгсан хүн. Харин наад нэг яблокас ч нэг хазж болох бах. За. Би танд арилгаад өгье. Хотог байна уу? Намтай ах өрөөндөө өрсөн намаа танилцуулж яриагаа эхлээд хэсэг над руу ширтэж сууснаа. Ингээд чи арих амсдаг уу? Одоохон явах гэж байгаа надаас юуг нь нөх вэ? Амсдаг гэхээсээ илүү хаяа хүндэрч итгэлтэй. Тэ эсэгтэй амсахгүй. Хэдэн сараар намжимсан. Өнөөх л хэдийн маш ивэл. Тийм байх нь. Би хайрлаж явах ёстой шүү дүү минь. Ер нь хүмүүс болоод эмчнэр элэг, бөөр, зүрх судас муудаад л байдаг гэж ойлгодог. Тарих толгой гэж айхтар юм байт юм аа шүү. За тэр ч яах вэ? Чи тэмдэглэж аваад бичвэл бичээд бичихгүй бол хадгалаад аавна үз. Би чамайг нэг найруулж наан цаана оруулаад бичиж чадна гэж ярьж байгаа юм. Заахаа. Би тэгтээ хүний бодит болсон явдал бичихтэй их мүү? Тэгэж оролддгүй юм. За та болсон явдал ихээсээ илүү солиотой галзуу шахах хүний л үг. Гол нь чөтгөр байдаг гэдгийг чамд хэлж байгаа юм. Би баалцаас аав хажууд нь төхөд суулаа. 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга Япон Солонгос улсад зохиогдож байлаа. Зуны улирал бөгөөд Монголд цагийн зөрүүний хувьд нэг их зөрүүтэй биш учраас тоглолтууд нь өдрийн цагаар шууд дамжуулалт явагдаж байлаа. Энэ үед 24 нас шүргэж яваа өөрийг их залуу найзынхаа гэрд очихоор алхаж байлаа. Тэнд мэдээж өөр найзууд нь хүлээж байгаа нь ойлгомжтой. Тэр замаараа түснээс тамхи аван бас бинго гэх нэг ундаа аваад мөнгөнд дуусч байгааг ойлгоод үлдсэн мөнгөндөө ширхийн богц ажиллаж амны эвгүй үнрээ даран хуучны нэгэн 5 давхрын гадаа ирлээ. Ямар ч гэсэн нэг тамхи татчаад орё гэж бодно. Энэ найзандаа хид хідэн удаа ирж байсан бөгөөд 3 давхрын айлуудыг бараг таньдаг болсон гэхэд хэлсдэггүй юм. Өөрөө тамхи татах цуура ойрд харагдаагүй ховор хүмүүс орцсноос их л гунигтай гарч байгааг анзаарав. Нэг л юм болж тэ гэж бодоод сууж байтал өөр нэг найз бадрал гарч ирээд тэр түүнтэй гар барай мэдлээд орооч юу ич суугаа цаан чин шивэд англи хоёр бүр гал гарч ийн хөөе чамаг одоорыг ирчихсэн байх гэж бодож байлаа чи яасан сурснараа алхаад ирвэ тийм угаасаа нэг хол биш штэ долоон буудал газар хол биш гэж ярьдаг чи ч овоо ир шүү чи хайчих гэж байгаа хайчих байх вэ гэрийн тал хурд үүдэхгүй гарч ирлээ. Нэр ингээд энд юу болсон юм? Ерөөсө харагдаж үзэгдээгүй хүмүүс ловонган гэрээс. Нэр тийм. Ловон ах сайхан өвд болсон гинэ. Гэртээ ганцаараа нас орчихсон байдалтай олцсон гин. Солонгосоос охин нэрчгсэн байгаа. Нөгөө хөдөө өдөг хүн ч ирчихсэн байлаа. Юу? Залуу хүн шүү дээ.
Саяхан л манайтай уулзаад эвэрүүл байсан үндэ. Бадрал дүүхийн халуун царайг харан айсан царай гаргангүйгээд явчихв. Өөрөө ч 3 давхард гарan үеийн залуу лаван ахихаа хүүтэй тааралдан эмнэл гашуудлын үед дуугүй байдаг журмаар дуугарсангүй. Нүдэрээ эмнэл илэрхийлээд найз цогтын хаалгыг тогшив. Цогт хаалгааны яасан удаа гэж хэлхэж мартсангүй. Гэрт орон том өрөөнд ороход Симба Сэгийг хоёр найз нь цуг байжв. Тэд ширээн дээр хэдэн лаазтай пив задлаа тавьчихсан сууж байлаа. Цогтоо үүрэг дээшээ суухыг хэлээд ээж нь хөдөө ажиллаар явсан. Дүүг аавынх руу явуулсан гэж хэлээд пив бариулав. Тоглолтын 1-р үед завсралахад сая зургтын дуус болрлаа. Үүрээ пивнаас нэг болгоод "Лаван ах, хизээ өөд олчихов. Бид нар ч арай ингэ сууж болохгүй хаа. Орж гардаг байсан улс байна да." Цогт санаа алдан "Лаван ах бит хоёр хэд хоногийн өмнө нэг таарсан юм. Ах нь зүүдэндээ явчихсан хүн штэ. Энд би минь хийж дуусгаагүй зүйлийг хийж дуусглаа. Гээд тэг сонир балааш явах юм ярихаар найз нь тоогоогүй маа. 2 хоног үзэхгүй байхаар нь гайхаад байсан чинь их ч нэрч мэдсэн юм лээ. Маргааш өдөлүүлнэ. Хэдүүлээ өглөө эмнэлгийн моргоос муу ахыгаа өдөж өгье доо. Өглөө дүү аавын машинд ирнэ гэсэн. Би жаахан гайх харамсах зэрэгцээд яасан эвгүй тэмтэй. Зүгээр дээ найз минь. Гигийн хүн байсан да. Би дурсаж явах учиртай шүү." Ингээд найзууд уг яриаг орхин орой олтол сууцгаав. Симба Бадрал хоёр гэртээ харин Сэгийн цогт үүрээ 3 үлджээ. Галтгоонд хоол хийх Сэги өөрөө нэг их уудгүй гэсэн ч найзуудтайгаа байх дуртай залуу байлаа. Өөрөө жаахан толгойн хэргэлдэн суухч согтож байгаа бололтой. Цогт түүнийг хоол ичгээд унтсан шүү гэх чихэнд нь сонсогдно. Өөрөө дуугийн хэвдэх үед хар дарж байгаагаа шууд ойлгов. Сэрхгээ сэрж чадахгүй байсан учраас энэ удаа сэрхийг хүчилсэнгүй. Ерөнхийдөө юу л болов гэж бодож. Зүүдээ шууд хүлээн зөвшөөрсөн л гэсэн үг байлаа. Тэр буудан дээрээс босон хоол хийж буй Сэгийн хаалганы хажууд угаалгын өрөөнд хүн мэгшиж уйлаад байгааг харав. Сэги түүнийг огт харахгүй байлаа. Хашгирчж үзв. Угаалгын өрөөг онгоолгоол ловон ах дүрээрээ мөн байх бөгөөд толинд харжгсан уйлаад зогсож байлаа. Өөрөө таг гацсан ловон ах бүдэг бадаг үг хэлэх үед түүн рүү хараад "Ирүүл саруул инх байхад минь манайхан ингэж цуглахгүй яасан юм бол тоо. Намайг уугаад байдаг болохоор дүлдэг байсан юм болов. Ах намайд байхдаа 2 хүүхэдтэй л уулзаж ярих юм байсан. Ганц төв алс холоос бас ирчихсэн. Эрт ирэхгүй яав да" гэж уйлаад ах нь гэртээ байж чадахгүй ороод ирлээ. Өөрөө хэлэх үг нь амнаас нь гарч чадахгүй байх үед ловон ах "Ах нь өдөөхгүй гараад очино. Хаалгаа хаачих." Ингэж хэлэх үед өөрөө хашгиран сэрээд босон ээжтэй шарахад цогт ихэд зочин. "Хөөе. Чи над нүдээ хартаа. Цочсон янзах шиг яаж чаад байгаа юм бэ? Нүд ч мөр аягнаас бүлтэрлээ. Сая ловон ах угаалгын өрөөнд байсан. Би харсан. Солиороод ийм имэрж болдгүй юм. Тэнийг хүмүүс хашин чиж одоо. Умааны байтмайхан. Өнгөрсөн анхаахаа ясыг хөндлцүүлээд болохгүй шүү, болохгүй." Өөрөө босон угаалгын өрөөг нээтэл хүн байсангүй. Тэгэхдээ гэрэл асаалтай орчин гээд бүх зүйл нь яг саяхан байсан орчин байлаа. Тэр зөөлсөн гэдгээ мэдсэн ч анзаарсан нэг зүйл нь ерөөсөө 2 цамцал угааж ээлжилж өмсдөг цамцаар нь байрныхан бүгд нүдэн дасал болсон хүн байсныг санав. Тэр өнөөх ногоон цамцаа өмссөн байжээ. Өөрөө
Угаалгын өрөөнөөс гарan Сэг рүү харахад юу болов вэ? Өнөөдөр намайг анх удаа харж байгаа шүү дээ. Одоо хоол боллоо. Гурлаа игээл дуслаа. Өөрөө сая гурил хэрчэж байсныг санав. Тэр буудан дээр очин суугаад бодол олон ээж тийш харан суухад цогт инээмсэглэн. Уцаар охид руу ярих уу? Чи нөгөө байрны зулаа руу яриад өгөөч. Надад үнэ хэлэхгүй байгаамаа. Тэр яриа өөрчлөгдөн үрэж бодит юм шиг тэрхэн агшныг түр умартав. Цогтын сайн гих зулаа руу залхан ярив. Өөрөө охид руу залган ярьж саяны харсан болсон явдлыг түр мартан сатаарчээ. Хоол болон Сэгийн авчир ширээн дээр тавиад сайхан шүл хийлээ. Лавшаа гэж мэдэх вэ? За манайха охид яах вэ? Хоолоо сайн идээд ав. Маргааш өглөө эрт явна штэ. Хоёр найз болсон нэрийн хоол сайн идэхгүй бол би өнөртөлөд муухай юм болно гэж хоорондоо ярилцсан. Элдвиг ярилцсан хоолоо идээд унтцгаах болж ороо засцгаалаа. Өөрөө буудан дээр унтан газраар гуд засаад цогт Сэгийн хоёр хэвтэв. Энэ хоёр маань багын тоглож өссөн хоёр учраа багасаа л өвөртөө унтаж өссөн найзууд илээ. Өөрөө гэрэл унтраан зураг таран хөвдөх зур өнөөх хоёр шүлэндөө зохиосноо мэдэхгүй хөрхөрч эхэллээ. Өөрөө дотроо инээмсэглэн. Чаавста ийм л амархан хоёртоо хөл бөмбөг үзнэ гэдэг байгаа шүү. Шүн давталт үзнэ гэдээсэн да. Цаг харахад яг тэг 55 минут болж байлаа. Өөрөө дахин ловон ахыгаа дурсан. Хөөх юм дээ. 0.75 болохоор ихтэн. 0.33 болохоор багтана. 0.5 ахтаа нэг бодчих гэдэг байж лээ. Өөрөө өвшин зургтай асаалтай элдвийг бодож хөрвөөсөр байтал нүдэн анилдаад унтаад өгчээ. Өөрөө миний дөө. Гэхэд өөрөө сэрэн өндийн нүдэ нуглан харлаа. Ловон ах яг дүрээрээ зогсож байлаа. Өөрөө айн хашгирахад дуу нь өөртөө сонсогдсонгүй. Хөлн жижиж байгааг харсан ловон ах. Чи түрүү намайг угаалгын өрөөнд байхад орж ирсэн биз дээ. Аха, би галзуурч ах шиг байна. Та өвчгсөн штэ. Та намайг айлгаад байна. Тэр ах яах вэ? Ах та чинийг тус болоодох. Манай гэрт ороод миний хүүд хэл ногоон цамц саарл малгай хоёрыг минь заавал хамт оршуулаарай гэж. Та чи юу яриад байна? Би яаж те? Би бүр өмнөдөө шилээ. Та сүнс юм уу? Зүгээрээ тэгээд хэлээд өг. Лавн хаалга савн гаргаж чимээгээр өөрөө зоочин хашгиран босоод хөлсөө арчин цаг руу харуулаа. Цаг тэг 55 минут болж байлаа. Тэр зүүд байж гэж бодон эдний 7 хонмооргүй юм байна да гэж бодсон ч сая лавн гарах гэ цааш явах үед цаг харснаас сая санан цаг тэг 55 минут гэж харсан гэдгээ огт ухаанаасаа мартаагүй байв. Түүний шар ус болсон айхын ихэр айхад Сэгийг гинт өндийн нүдэ нухлан. Сая хин орж ирсэн бэ? Хаалга ямар чангаад юм бэ? Бадрал уус юм ба юу? Орж ирэх гинэ. Чи сонссон юм уу? Мэдхгүй. Чи нэг хүнтэй яриад л ах шиг байсан. Йоо, бүр ам цангаж өглөө. Бадралаа Симба. Ингэсээр галтаагаар руу оров. Өөрийн зүрх хүчтэй зохилж гэрлээ асаагаад суув. Цогт. Гэрлээ унтъя л да. Маргааш хуурай ахыгаа өгдөж гарна гэдгийг чи ойлгож байна уу? Миний найз гэрлээ унтраач цаа. За унтраач. Энд сая лов анх орж ирсэн. Сая надтай ярьж байгаад гарсан. За тийм болгээ. Гэрлээ унтъя. Цогт нойромлоо тавь. Баахан ус залгилж ирсэн Сэгийг гэрэл унтраан хилдээд хин гарсан юм бэ? Хин ч орж ирээгүй байна штэ. Бадрал л үз. Лов ах үнэхээр сайн байсан. За тийм. Бадралаас өргөн байт.
За унтцгаая. Сэги итгэсэнгүй. Үүрээ тэгтлэж их уугаагүй. Хоол идээд улам сэргсэн учраас нэг л айц төрөө доош гулсан буугаад хоёр найзхаа хажуур орж хөвтөв. Цогт инээмсэглэн. Хөгшөө, архины цагаас өлөө гэж бас байд юм штэ. Талигаас хоёр бас нилээ нэг цөлсөн ах дүүс шүү. За унт миний найз. Тэнэг новш маргааш чамаа гайгүй дээ. Үүрээ айцтайгаа тэмцээр унтжээ. Хар үрээр хоёр найз босон хувцслан үүрэг сэрээгээд явцгаая. Дүү ирж байна гинэ. Сая уцаар залглаа. Хурдл хэдүүлээ очихгүй л өстой болохгүй шүү. Үүрээ нүдэ нуглан босоод өвшөөсээр угаалгын өрөөнд ортол ловон ах өөдөөс ширтэн. Би чамд хэлээд байхад чиндээ. Цам замаалга хоёрыг минь мартлаа. Өөрөө арга шарга шиг болоод орилоход цогт ирнэ. Чи ч одоо өчтөрөөс хойш яагаад малтаад байгаа мал вэ? Хажууд ажил явдалтай айл байна. Юу гэж бодох юм бэлээ? Жаахан хүндэтгэлтэй байгаач. Сая энд бас лов ах гэж хэлэх гэж байна. Тий. Цогт төслөгөө салаавч гарган түүнд уурлан зодтолдох гэтэл саягийн дундуур орон загнасаар хоёулнаан боллоо. Өөрөө хувцас өмсөн төрүүлж гарахад ловон ахын ихнэр хажидтай таарав. Хажид. Хүүхдөө та нар сэрч гисэн үү? Маргааш өглөө явна гэж цогтүүнд хэлсэн. За явцгаах уу? Бид нар машинд очноо. Цогтын дүү ирж байгаа. Зоригтгүй юу? Томоотой сайн хөө шүү. Игчээ, нөгөө юу л та? Ловон ах байнга өмсөд байдаг, ногоон цамц, саарл малгай байдаг та. Тэрэндээ их хайртай байж лээ. Эд юмсаас нь хийдэг гэхээр нь л нэрээ тийм шүү хөөмэн. Би ийм л мартамхай үндэ хөөх юм. Тэр цамцанда хажин их хайртай л байсан да. Би л ганцхан орс юм хувцс өмслөө гэж их л зэмэлдэг байсан. Саарл малгай нь аавынх нь малгай юм. Аавдаа очихдоо малгайг нь авч очих юм шүү гэдэл муу ярилж явах тухай ярьлаа. Гэт надад загнуулт гсэн да. Эвидээ миний муухай. Хажид уйлж ихэлгээд өөрөө аргадан аман дээр ловон ах өөрөө надад хэлсэн гэж гарч ирээд хэлэхэ болов. Энэ үед хөөн гарч ирэн. Ээж юу болов? Та минь тайвшир та гэхэд миний хөө аавынхаа ногоон цамцыг шүүгнээс л саарл малгайн сервотон дээр байгаа. Ээж нь мартчихаж. Хажид тайвширж үүрээд баярлалаа хөөмэн. Чи нэрэл сүүлийн 2 жилийг дотн байсан да гэхэд үнэхээр ловон ах энд байсан юм байна гэдэгт итгэж эхэллээ. Өөрөө болон сэгийн цогт гороо машинд сон хөдөлцөөлөө. Тэд эмнэлгийн гадаа ирэн буухад дөнгөж үүр цааж байлаа. Зоригт машиндаа үлдэн найзууд машинаас гаран зогсно. Талигаач лавнгийн хамаатан саадан төрөл төрөсөд ирцгээсэн байхаа анд найзууд ажлын хамт олон гээд олон хүн цуглжээ. 3 найз Симба Бадрал хоёрыг хүлээж байлаа. Удалгүй өнөө хоёр ч хүрээд ирв. Тавуулаа ловон ахыгаа дурсан нулимсан хийх хинээсээ нууж байгаа нь тэр хүн үнэхээр л сайн хуурах байсан гэдгийг гэрчлэнэ. Оршуулгын цаваа хөдлөх гэж буй үед талигаачийн хүү тайван цогт төр ирээд. За та нарын буцтаа арын ажил туслаад байж вэ? Тэгэлгүй яах вэ? Өчигдөр бид бүгдийг нь ойлгосон. За. Ингээд цуваг явахыг харан зогссон хэд их л гонигтай машиндаа сууна. Өөрөө бид явж болохгүй мүү? Гэхэд зогт. Бидэнд ард хийх юм байгаа. Явцгаая. Буцах замдаа хинч үл дуугарна. Байрныхаа гадаа ирэхэд гэр атсан машин байлаа. Тэд буугаад юу хийх ёстойгоо ойлгов. Тэр гэр бол хүүхдүүдийг будаалж буйныг гүйцэх гэр гэдэг нь мэдээж. Өглөө нь ирж таарах учир цогтод 50 загсан ийм учиртай. Өөрөө хөдөө өссөн хүүхэд гэсэндээ заавал нь дорн босгоод ширдэг дэвсэд ажиллаа дуусглаа. Нар гарч тунгалгаар мишээхэд тэдний гойныг харилж инээмсэглэнэ. Энэ өдрөөс хойш 3 хоног өнгөрчээ. Өөрөө цогтынх руу алхана. Тэд өнөөдөр цогтын обог сорих даалгавар авсан учраас ийм цугларчээ. Байрны гадаа ирвэл
танил анхнаар сууж байлаа. Тэдний дундаас орт гэж хочилдог орос сургууль төгссөн довчин гэх 60-наас зоогөлж яваа ах дуудан. За дүү минь хүрээд ирвөө. Хэдэн муу ах нь лавнгаа дурсаад хөвгөлтэй явдлаа яриад л сууж байна. Чамд их сайн байж үлээ. Энэ их сэргэлэн хөө. Миний залуу нас шиг цовоо гэдэг нь. Сайн байна уу? Ахнараа. Бид харин цогтынд обооноох ажилтай л. За. Ахыгаа нэг дурсаад нэг барьчих юм уу? Үгүй дээ. Яаж болох вэ? Ах бит хоёр дотн нэсэн чсэн та нарын хажууд нь арай л болохгүй хаа. За, та бие одоорой эмнэлгээс гараад удаагүй байгаа зү. Тэр та нар харж байна уу? Ах захтай. Ахын зүгээрээ. Орт ах чинь залуудаа энэ бор дарсыг чинь Орос сургуулийн дипломтой хамт төгсөөд ирсэн хүн. Өөрөө инээмсэглэн цогтын руу орохоор явлаа. Хаалга тогшвол бүгд цугласан байлаа. Бадрал хаалга тайлан. Чи одоо алхаж байхаар автобусан сухад яад юм бэ? Автобусны мөнгө мө гэхээр ирээ зөндөө юм аваад байт юм байж сонио хүн шүү. Алхахаар олон юм бодогдоод өөртөөгөө яриад өөрийгөө ер нь чагнат юм штэ. Манай энэ нэр гой сэтгэхүйтэй юм шүү. Өөрийгөө ерөөсө чагнадгүй штэ мэн чин. Алхаад л ядраал тэнэг санагддаг штэ. Мангар гэдэг нь. Гэхэд цогтой. За, миний найз эхлээд галтгоо руу ороод хоол ичих. Тэгээд наа ч муу хувцас байгаа. Тэрийг өмсөөрэй. Өөрөө хоол идэн хувцсыг нь өмсөөд ажилдаа орлоо. Орой болжээ. Бадрал. Зогтоо өгшөө. Ингээд энд зоригт дүү чинь арай л ирэх үү? Аав ээж хоёр чинь салсныг мэдж байгаач чи болохоор аавтайгаа дуурахгүй шахуу. Зоригт болохоор аавдаа ч очиж ирэхлээд ээжтэй ч очиж ирэхлээл ер нь чиний үгэнд орохгүй их сонин дураараа төхөр шүү. Манай дүү чинь өхлөөс ирсэн юм гэдэг гисэн гинлээ. Нэг л их өвдүүд найдваргүй хагалгаанд орж амьсгалсан гэдэг. Аав ээж тэгэхэд үнэн сэтгэл зүрхнээсээ баярлж байсан юм. Чи мэдэн штэ. Аав өөр хүнтэй суугаад явсан. Би гэдэг хүн тэгээд л аав дургу болчихсон. Хизээ идгэрэх шарах юм бүү мэдтээ. Санаа алдан угаалгын өрөөрөө ороход бусдын түүнийг зэмлэх харцаар харахад бадрал. Би яасан? Үннийг л хэлсэн штэ. За мэдэхгүй. Мань чи харж унтлаа. Өглөөр төрий за. Бай. Бадрал явж өөрөө оройн хоол ихээр босон алдар цовонгоос эсрэхэр болжээ. Сэги Симба хоёр зурагт үзэнсэн. Цог жижиг өрөөндөө унтаж байлаа. Өөрөө хоол хийж дуусаад бусдыгаа дуудан эцсгэлээ. Тэд унтахаар хөвцгөх үед өөрөө галтгоо руу хальтныг хараад царай нэг л сонирн болоод өнгөрөв. Жижиг өрөөндөө унтцгаахаар болжээ. Зурагтай амын сүүлд Сэги унтраан орж ирлээ. Симба хөрхөрж байхад цогт хажууд нь нам. Өөрөө ч бас унтжээ. Сэги хэвтэн юм бодож байгаад унтлаа. Хэдэн цагийн дараа өөрөө хөлн халуун өргөд байх шиг санагдан сэрлээ. Тэгтэл царайн тод харагдахгүй сүудрлэн. Та нар обоогоо сольж байгаа мó? Галтгоонд би нэг юм нуусан юм. Тэрийг хэн авчихсан юм бол? Өөрөө сая танин орилон сэрхэд бүгд зочин сэрлээ. Өөрөө босон галтгоор орон гэрэл асаагаад өргөчийн араар гараа явуулаад. Алга байна. Яавсан бэ? Энд байсан юм хайцсан. Царайн цайн нүдэн тогтохгүй байхад цогт нойрмглэн орж ирээд. Ээж явахаас өмнө галтгоо сайн сэвэрсэн. Архины шилүүд гарлаа гэд намайг толгой өртөл дахиж амсахгүй бол загнаад явсан шүү дээ. Яасан чи уух гээд байгаа юм уу? Би өглөө чам нэг юм бодё. Одоо хонт. Сая ловоох надаас нэгсэн юм. Халаг өнөг эдийн хийдгийг чийж мэдгүй. Би л мэднэ. Чи наад мэдрэлээр нь үзүүлээрэ. Дээрээс хойш эргүү яриад байгаа шүү. Түүнийг тоож байгаа нэг ч хүн байхгүй байхад Сэги том өрөөнд зургт руу гөлрөн сууж байлаа. Цогт өөрөө хоёр юу хийгээд зураг ширтээ суучв. Яав ийв гэвэл найзуудаа би хамгийн сүүл зургт унтраагаад та нар руу орсон. Харин асчихсан байх юм. Гэхэд цогт. Яа, та нар ч одоо бүгд эргүү мө хаашин. Зургт асах тохиргоо игээл марчихсан байлгүй дээ. Энийг балаа юм сая явахдаа өдөрлөн дээр гიშгээс унти ганц юм хийж өгөх гэж та нар бүр хачаачин болцоочих юм аа. Үнэхээр уурлахад өөрөөс дахиж юм ярихгүй байхаар шийдэн хөвтөөд хөлийн улаа тэмтэрж гараараа хөрвөл захтнах шиг болов. Энэ бол
түлэг мэдрэмж авсан үнэн болохыг хэлэх шиг шар үсэнд болсон найзуудынхаа дундуур орон хэвтлээ. Өглөө болжээ. Өөрөө унтаж байхад цогт гаднаас тортой юм барьсаар орж ирлээ. Бадралч мөн ирж ажилтаа орцгоолоо. Цогт үүрэг сэрийн урьд шин юу гэдээсэн бэ? Архиагаад гэсэн үү? Архи чинь энэ байна. Ээж толоо тайчихсан байлгүй дээ. Найз нь уулаа идлээ гэж чамайг загнахгүй. Шүн болохоор л талигаа чи ирлээ барьлаа гэхээ одоо чи болж үз. Санаж дурсаж байгааг чинь би дойлгож байна өгшөө. Одоо болж. Ууданд хийсэн зүйлсээ орон дээр үлдээгээд хаалга тасгийн гарлаа. Өөрөө сэрэн нэрнгээс арх би яваад ирж байгаа юм бах та. Уул нь ондоо утгаар л хайсан юм да. Гэж хэлээд өөрөө уутай архийг гаргаж ирвэл 075 шилтэй арх байв. Тэр аягааван юуч бодлого хийгээд нэг татчихв. Цогт ууртаагаар том өрөөндөө орж ирэхэд Бадрал инээ. За чи чинь хар өглөөгөр хөмсгөө зангичхад юу болж оноо вэ? Та хэд намайг байхгүй нэрээ бүтэхгүй маа. Хөөе, арх би авсан байсан. Тэрийг яасан? Энэ өөрөө уух юм байгааз. Урьчун арх хайгаад уур үргээд би ажиллаад тусаа дараа нь аваад л өгнө штэ. Шүн болохоор ловаахыг яриад эргүүтэд малчин. Тэгээд наадаа явуулсан л хэвчтэй. Гэртээ арай л болоо штт. Чи тэгвэл очиод хэлэлтэй. Чи яваа гэд хэдэн жил найдсан билээ те. Үг хэлээ жоохон бодмоор юм да чи. Бадрал дахиад л буруу хэлсэндээ гимшсэнгөө Сэги Симба хоёрлоо харвал нөгөө хоёр толгоогоос экстрэн шоолно. Нэрэж найздаа тэгж хэлэх бас муухай юм да гэж бодоод ажилдаа орлоо. Өөрөг тэд үнэндээ зоргоор нь орхив. Нэрэл шүн болохоор нас орсон хүнийг нэрээр нь дуудаад байхаар хинт ч тааламжгүй байх нь ойлгомжтой. Өдөр болж Сэги хоол ихээр галтхоонд орлоо. Бадрал цогт хоёр зурагт үзэн амархаар суулаа. Симба өөрийг шалгахаар оров. Тэгтэл согччихсан сууж байх өгөөд
гөлийгöd хүн орж ирснийг тоож байгаа ч юм байсангүй. Сэмба. Анд минь юу болсон юм бэ? Гэр чинь хэцүү зүйл болсон юм шийд тээ. Биднээс юу нухав те? Хөгшөө хэлж. Тэнийг минь ловон ах ирсэн гээд хахад итгэхгүй байгаа хүмүүстэй би юу яах вэ? Жишээ татчих. За үгүй дээ. Цогт ууртайгаа тэглэж хийх ажил их байна. Орой унтахтай яг нэг татнаа. Хөөе. Чамд мөнгө байгаа өстэй. Найзт нь байдгүй. За. Би сэгээс аргалж авч өгье. Лавн ах ирсэн гин шүү. Уулгаас өөр аргагүй байна л та. Гэт инээмсэглэв. Сэгийн хоолхийн бүгд хоолоо идэж байхад өөрийн хажуу тавьсан аягтай хоол хөрж байла. Тэр их л согтсон бололтойж Сэмба мөнгө өгсөн учраас дэлгүр гарахаар шийджээ. Цогт хажуугаар нь гарах үед миний найз чи их цогтжээ. Найсан гараад ирэх юм уу? Гүй. Би өөр найзтай баярлаа. Чи миний ямар найз үлээ те? Уучлаарай. Гэж тэврэн хэлээд гараад явчихлаа. Бадрал инээмсэглэн энэ юмд юу шүглж хийвэ? Уучлаарай гэх шиг. За яах вэ? Бидэнд хэлж чадахгүй юм байгаа ч юм билүү? Гэлээ. Цог жижиг өрөөнд орон цэвэрлээд салхивчийг нээгээд нэрэ талигаач нар гэрээ ирэх тохиолдол байдаг гэж яриа байдаг та. Арай гиснэ. Завгүй байлгүй гэж бодон ажилдаа орлоо. Өөрөө орцны өдөр гараад л орт довчин ах хэдэн хүндээ сууж ахыг олж харав. Өөрөө говхгүй болохыг хичээн ах нар дээр очивол сөөдрөвчин сууж буй тэд "Эшээ сууд уу" гэж өөр айлгхан хэлв. Орт төөнийг харж сууснаа. "Өөрөө минь Жим нь хаана ингэж хальтгарч хав да миний дөө." "Аха. Лавах ирээд байгаа штэ. Энд хаана ихтэй байгаа л ах." "Тэгэлгүй яах вэ? Биднийг дээрээс хараад л энийгээ тавьж байгаа." "Би бүр улаан нүрээрээ таарсан. Манай хэд надад итгэдэггүй." Тэн сууж байсан хүмүүс их л нухацтай дүүн рүү харлаа. Ортын царай хувирч "Ахын дөө, би ойлгож байна. Бид бүгдд шийдсэн байна. Гэнэт сайн нөхрөө алдах шиг тэр бүр тохиолдод байдгүй юм. За ахын дөө нэг авчих. Тэгээд цогтынд орж унтаж амар." "Би юу гэж ах нартайгаа ухавтай. Та нар надад итгэхгүй байна те. За би явлаа. Ах нараа." Өөрөө дэлгүрл балхахтаа л "Би өөртөө итгэж байвал барав" гэж бодоод алхав. Тэр танил дэлгүүртээ ороход танил ах сууж байла. Өөрөө халам цуу байгааг мэдэн "Ахын дүү чинь яагаад л хурж гисэн юм да? Ганцаараа орж ирэхэр чинь бас левгүй л хоосон санагдах. Сайн хүн байж хэлээ дээ лаван ах маань. Миний дүү юу авах вэ?" "Нөгөө хоолой дааха. Лаван ахтай би өчтөр шинж таарсан. Бүр танахаас авсан цагаан асаагуураар хөлийг минь түлсэн шүү дээ." Гэхэд дэлгүүрийн ах ихэд харан "За дүү минь, чи хэтрүүлж угаад байгаа мó та? Хэтрүүлж л ууж болохгүй юмсан. Та ч бас надад итгэхгүй байна те. За яах вэ? Бүгд л тэгж байна. Болгоомжтой яваарэ. Чи их согцсон байна шүү." Өөрөө тортой юм аваад дэлгүүрээс гарах үед дэлгүүрийн ахын ихнэр "Харсан гэсэн үү? Энд ч тэгж хутлаа ярих хүүхэд биш те. Нилээн бууртай талигачиг түшээд л харагдаж харагдагсан. Энд тэгж их согтуу орж ирсэн удаа ховор шүү. Өнөөдөр яасан юм бол тоо? Чи одоо хүүхдийн үгэнд итгээд байгаа юм биш үсттэй. Дээр нь согтуу." Гэхэд
Эхнэр нь ч дуугаа боллоо. Өөрийн ардаас харж байлаа. Өөрөө сони юм яриад байсан болохоор ах нарч дуудсангүй. Уул нь тортой зүйлд нүдэн жаахан унсан ч ирээ дахиад талигаа чин ясыг үндэлцүүлэн гэхээс л болгоомжилсан дамжиггүй. Өөрөө тортой арх хундаага барьсаар цогтын дорно. Цогтой бусд нь хинч юуж өл дуурсангүй. Тэр чихтэй жижиг өрөөнд орон газар сун тортой өнөг зүйлсийг гаргаад бодон сон. Нэрээ солиорч байгаа юм биш үсттэй. Архины цагаан солиорл тусгаар их уугаагүй те. Ивэрүүл хүн харсан гээд хахад л итгэхгүй юм. Гэх зэргийг бодон хит татаад нэлээ согтжээ. Сүүлдээ бүр луун аха та одоо гараа тэр хоёулаа эднэрт харуулъя. Эднэр надад итгэхгүй байна. Та гараад ирэл та аха. Энийг сонссон Бадрлын инээд нөхөрч. Энэ өөрөө ингэж байхад галзуурчих үү дээ. Ганцаараа яриад байна штэ. Гэхэд цогт. Орхиж үзье. Ингэж байгаа тасраад умн үз. Гэхэд Бадрал. Нэрэж тийм дээ. Солиорч байгаа тасарсан дээр юм байна. Гэхэд Симба. Өнөө шүн би том өрөөнд амарна. Наад эргүүчин дахиад л ловон ахыг харлаа гэж ташраад бөөнлээ. Дөрвөн найз шүн болтол ажилласаар том өрөөний обоо дууслаа. Сэгийн нэмсгэлээ. Ой, энэ обоо нах чинь хормын ажил хийдэг юм бэлээ. Бидэд арай л удчихгүй яач вэ? Энэ хуулган л ядаргаа юм а те. Гэхэд Бадрлаа. Бид нар чинь зүгээр нааж үзэж байгаа хүмүүс харин ч хурдан байна. Гэхэд Сэгийн. Хүн ярива. За маргааш нь манай арчсны өрөөг наачхал дууслаа та. Гэхэд цогт. Нэр энэ өөрөө юу болж байна? Жижиг өрөөний хаалгаа очон онгойлгуул гэрлээ унтраасан байв. Цогт гэрлийн товчлуур дээр дарах үед өөрийн хажуу талаас нэг зүйл мисгээ далга болох шиг санагдав. Цогт хэдий цочсон ч нүд даргасан байлгүй гэж бодов. Өөрийг орон дээр сайхан хөвтүүлэн унтуулад гарах гэтэл өөрөө. Цогтоо сая ловон ах нэг татчаад явсан уу? Миний хажууд суугаад шөнө уулзъя гэд байсан. Гэхэд цогт. Миний найз унтж амар. Найз нь чиний хажуугаар унтнаа за. Ингэж хэлээ цогт угаалгын өрөө орон нүрээ угаалаа. Тэр дотроо мэдээж саяны зэрус харсан зүйлдээ итгэж ядна. Том өрөөнд байгаа Сэги, Симба, Бадрал гурав газраар ор засан хөвтөцгээжээ. Тэд мэдээж өөрийн орилцсон унтахыг хүссэнгөө. Шөнө нэлтэв зүйл яриад унтуулахгүй гэсэн мэдээж. Цогт галтгоондоо тамхи татан жаал сууж байгаад унтахаар орлоо. Жижиг өрөөндөө орвол өөрөө инээж гисэн сууж яв. Хинтэй ч юм нэг юм яриад байгаа л та. Гараараа нэг юм руу заагаад л тэрийг хартаа ямар инээдтэй юм бэ? Гэх үед цогт нүд рүү нарахад та санаатай байв. Өргөжлүүлэн инээсээр хэлээ гарган хэн нэгний шоолоод сууж байх шиг. Цогт өнөөх гурваа дуудахад бүгд босон ирээд үүрэг харав. Бадрал сандран. Сэрэж болохгүй шүү. Наадах чинь чингнээсээ галзуурна. Гэхэд Симба. Одоо яах вэ? Ямар эвгүй юм бэ? Цогт. Хүлээх хэрэгтэй. Тэгж байгаа дундна. Өөрөө гинт найзууд руугаа толгоогоо чиглүүлэн нүдэн та санаатай чигээр би унтаж байгаа юм бидтэй. Унтаж байгаа хүн дахиж яаж унтаж олдог илээ малуу та. Бүгд хойш ханарч үнэхээр эвгүй харагдлаа. Сэги бүр айчихсан. Түргэн дутгаа тэгээсэр ёо ямар амар юм бэ? Гэхэд Бадрал яадаг хоогүй. Би ч нөгөө нь багийн зүйлээс айдаг юм да. Наадах чи солиорч байна. Зүудний солиорл гэдэг нь энэ бах. Гэхэд Симба. Найзуудаа энэ тоглоом биш шүү. Өөрөө хизээч ингэж байгаагүй. Би мэдэхгүй маань. Та нараас мэдэхгүй үстэй. Цогт жижиг өрөөний хаалгаар дахин харах гэтэл
цаанаас яг л лон ахын хоолоогоор та нар энэ нэг амьтныг зүгээр орох юм уу үгүй мó? Та нар арай давраад байгаа юм биш үү? Зогтын сүнсэн золтой л зайлжсангүй. Тэр арагш найз нарынхаа ард гарч тэнд лон ах байна. Хоолой мөн байна. Гэхэд бадралаа. Та нар ч надад тоглоод байгаа юм уу? Зүүдэндээ солирж байгаа хүнийг лон ах гин шүү. Зогтоо. Чийл бити тэрч тэнэгтэрээ дээ. Бадрал өрөөнд орвол өрөө орон дээр унтаж. Бадрал хардаа би илээ эцтэй. Ингэж яваад унтнаа гэж. Одоо унтцгаая. Хүй цогт. Чи энд унт. Симба чи цааш орж унт. Гэхэд Симба би яахаараа гэж айж ийн. Гэхэд цогт зүгээр чи дахиж босохгүй байхад л болно. Биднээс арай чадaltaй чи штэ. Гэхэд Симба хараал итгэж. Ингээд Симба жижиг өрөөнд орон өөрийн хажуу твтэв. Өөрөө ч сая л унтаж байгаа хүн шиг хөрхөрж эхлэв. Симба чихэндээ хөвөн олж хийгээд хэвтэх цураа. Овч чинь яг биднийг айлах гэж тайтгсан мэн те. Гэж бодон инэмсэглэн айдас нь алга болж нойр нь хөрөв. Бүгд нам унтлаа. Харин энэ үед хаалганы хаагдах чимээ гарсныг цогтол бүдэг бадаг сонссон билээ. Өөр цайж цагаан гэгээ харан хөөх мэт 100 ийм л байдаг хойно Симба нам унтжээ. Зогтын аманд сангасан учир сэрэн галтгоон доочин хүүтэн цай угаад эргэн эрэхтэй жижиг өрөөгөөрөө шагаан харахаар хаалгааж хаа онгоолгон харвал өөрөө босч гисэн цонхоор харь зогсож байлаа. Цогтод нэг л эвгүй санагдсан чи өрөөнд орон өөрөө миний найз яас ирцэрээвэ юу дэгтлээ харсан. Өөрөө эргэн харахад масаат л инеч гисэн нүдэн нэг л сонин амар юм шиг харагдана. Зогтыг нэвтлэх мэт харснаа. Орд байрны орт авчин ах удахгүй өөх юм байна. Би нилээ модчихч тэрэн дээр 2 чөтгөр ирсэн авч явах гэдэг. Лаван ах цаг нь олоогүй гэдэг ах юм. Зогт гайхахтай ханиалган үрийн царинаас энэ удаа үнэхээр л жирхэд явчихав. Яагаад айснаа ч өөрөө мэдсэнгөө. Гэрэл асаагаад зандрах хаятай үүрээ минь чи арай хитэрч байна. Юуны чин чөтгөр, юуны чин лаваах. Ингэж байгаа солигч юу? Өнөөдөр ч уухгүй шүү. Ажилдаа явж хахад бити тиймээ донгосоод бай. Архины цагаан солигч байдаг гэсэн шүү. Өөрөө цогтыг уурлан хэлж байгааг сонсоод өгдөөг унтахаар хэвтэв. Тэгэхдээ тэр инээмсэглээ зогсоохгүй байлаа. Зогтын нурууны шар ус яагаад босоод байгааг ч ойлгосонгүй. Эргэн хэвтэв. Нар мандаж найзууд өнөөдөр их унтцгаажээ. Цаг 10 өнгөрч байхад сэнгисэн сүйтэй цайны үнрээр сэрцгээлээ. Сэги эхэлж боссон галтгоонд орвол өөрийн гарын банштай цагаа хийж байлаа. Сэгийн инээ. Цагаа солиод чинь зүгээр үү? Ингмэрсэн дээ. Чи одоо арих тарсаа болоорой. Сайхан шүү банштай цай чинь. Баярлалаа. Би уухгүй. Цаан чинь ортах маань л жаахан муу байна гиндэ. Зүгээр л байсан да. Саяхан л 100 грамм татаад явсан юм штэ. Чи яаж мэдсэн? Лаван ах хэлсэн юм аа. Сэгийн царай нь хувирч юужилгүй галтгооноос гарлаа. Том өрөөнд орвол найзууд бүгд босчээ. Сэги буудан дээр суугаад цаг руу харан дууга хураа санаа алдахад бадрал. Чи чинь санаа алдаад яагаа вэ? Энэ хин цай чанаад байгаа? Өөрөө алдарт банштай цагаа хийж байна уу? Өө за шүү дээ. Цаа чи мэдрэл нь арилаа яваа шүү. Орд ахын би муугаа гиндэ. Юу? Саяхан л зүгээр байсан хүн биз дээ. Хин тэгж байна. Лаван ах
тэгж хэлсэн баха. Үүрэл тийм юм ярьлаа. Хар өглөөгөр ууц юм уу наад чи? Эвэрүүл анда. Солиотой новс чин бид нараар тоглоод байгаа юм бах та. Симба яриаг өлгөж аа. Найзуудаа энэ ч тоглоом биш баха. Өрчөн энэ эргүү мал чин цонх руу хараад гөлийгөө зогсоод байсан. Амандаа юу ч юм бовтнаад ах шиг байсан. Би ямар хэр баргийн юмнаас айх биш. Гол нь ягаад ч юм нурууны шар ус босоод ивгүй байсан. Зүүдэлж байгаа юм байлгүйгээд би жаахан хянаж харсан. Зүүдний солиорол туссан болов. Тийм юм байдаг гэсэн шүү дээ. Найзууд бүгд нэг рүүгээ харахад цогт. За тийм байдаг байж. Би гарчаад ирээ. Ортох байна уу үгүй юу шалгая. Зүүдний солиорлоо нөө юу байна үзээдхий. Бүгд юу ч болоогүй юм шиг галтгоонд орцголоо. Бадрал банштай цаг магтан өөрөөдөө яриа өднө. Өөрөө ямар ч хувирлгүй энгийн байдгаараа л байв. Ганц сонин зүйл нь тэр өрөөсөн нүдээ үй үй анимчуулаад байв. Симба үүнийг нь анзааран. Чи чинь арх уугаад ядаргаанд орчихсон юм уу? Наа зүүн нүд чи анивчаад байх юм. Үгүй. Юу хийсэн гэж ядрах втэ. Нүд зүгээр л юм штэ. Чөтгөрүүдийг ойроос нэг харчих юмсан. Сэги бүр гайхан орхив. Гэнэ чөтгөрүүдийг гэхээр нь галзуу новшгч дотроо бодовч төвнийг ажиглан харахаар шийднэ. Симба харин инээ. Чи наад мэдрэлээ үзүүлсэн дээр баха. Үгсэн балтуушны чин чөтгөр мөтгөр тэнэг новш чин эргүүн битээ яриад бай. Сүүлдээ чамаас айдаг боллоо. Гэхэд өөрөө инээмсэглээд л өнгөрөв. Цогт гадагш гараас сөөдрөвшин сууха байрны ах нар дээр очив. Тэнд орт довчин ах нь байсангүй. Тэнд байх ах нараас өглөөний дахнараа ингээд ортах өнөөдөр гарч ирээгүй юм уу? Гэхэд хижээл насны нэгэн ах уу санаа алдан. Манай орт өчигдөр орой гэртээ ороод таталт өгөөд орон дээр гарсан гэсэн шүү. Төргөн тусламж хүртэл ирээд явсан. Өнөөдөртөө харцнаад маргааш барыг имлэг твтэх байх л гэж бодож байна. Гамаагүй хөдөлж болохгүй гэдэл гэрт нь имжилж байгаах. Чи мэдэн дээ. Ортын дүүн имч хүүхэн байдаг да. Өглөө дээр дүүн үзэгдэж байсан. Юу? Саяхан л зүгээрээс өмнөдөө яагаад мэдэхгүй юм да. Арх дарснаас болсон юм болов. Бид ямар тааж архиа зогсоочихсон. Ортыгоо гайгүй даваад гараасаа гэдэл ярилцаж суун. За, зөвшөө ах нар минь. Зогт эргэн явахдаа энэ өөрөө нэг л биш шүү. Яаж мэдсэн юм бол ловон ах хэлнэ гэдэг ч юу ах вэ? Нас орсон хүн. Эсвэл шүн гарсан юм болов. Тэгээд болоогүй бас чөтгөр яриад байсан. Нэрээ солиорч байгаа юм шиг үстэй. Цогтод баахан асуултууд л байв. Гэртээ орж ирэн том өрөөнд орж ирлээ. Өөрийгөөс бусд нь байв. Цогт. Орт ахын би нэрээ муудсан байна. Гэртээ орон дээрээ гарчихсан гиндэ. Гэхэд Бадрал. Юу? Яг үний юм уу? Эврүүлсэн хүн яахаараа харин гайхаад л байна. Гол нь энийг өөрөө яаж мэдсэн юм бол надад бол ловон ах хэлсэн гэж өөрөө ярьсан. За юу гэж дээ? Шүн түргэн ирэхийг л бид мэдээгүй юм байлгүй. Өөрөө харсан байх тэрийг нь. Галтгооноос өөрөө цагаан ууцгааг их сонсогдов. Бүгд галтгоонд орж цагаан уухаар ширээ торин сон. Өөрөө юу ч болоогүй мэт урдын хിവэрээ л ав. Цогт яриа өдөн. Орт ах маань нэрийг гэртээ өвтөж байгаа гинэ. Би энэ жаахан таар байгаа л та. Өөрөө огтоо урсангөө. Симба тэсэлгөө. Өөрөө чи өрчүн цонхны хажуу зогсоод байсан. Тэгэхдээ түргэн ирэхийг харсан юм уу? Юун түргэн бэлээ? Надад хэм бол нэг л хүн орт ах чинь муудлал гэсэн штэ. Тэгээд бас нэг юм хоёр хүн биш зүйл орт ахын байрлал орж байгааг би харсан. Хүн биш гэхээр мэдхгүй. Би харин тэрийг мэдмээр санагдаад яагаад ч тэрийг амар мэдмээр санагдаад байна.
Зүгээр л сонирхол төрөөд чих юм уу? Одоо нэг бодохгүй байна уу? Бадрал уурлан үүрийг заамдан аваад 2 шанаа өгөөд. Чи навч минь хэдий болт ингэж мэдрэлтэх гэсэн. Юуны ч хүн биш. Галзуурах мөрөөр явж галзуураарэ. Ловон ахын ясыг хөндлөцөө солиорно. Биднийг айн гэж бодоод байгаа юм аа? Чамуугаас ол айхгүй шүү. Чөтгөрч шиг хар амьсгаа минь алуулав. Найзууд тэднийг салгав. Өөрийн огт урдаас нь хөдөлсөнгөө. Харин инээмсэглээд л хамрын цусаа арчаад Бадрал руу их хорцнуудээр харах үед Бадрал өөрийн мэдлгүй нүдэн дэлтжив. Өөрийн амандаа чөтгөр байдаг юм. Гэж шивнээд угаалгын өрөөлөө орлоо. Цогт Бадрал руу харвалаа. Намаа битээ буруутгаа энэ нов солиорч нь үгүй хамаагүй арай л давраад байна. Найзууд бүгд чимээгүй байгаа нь Бадралын талд байгааг илтгэх мэт. Өөрөө харин толон таран цусаа угаангаа инээмсэглэн би нотлоод өгье л доо. Нотлоод өгье гэж амандаа шивнэн зогсон. Эд баяртай цагаа ууж дуусаад жижиг хөрөөндөө обоо нахаар шуудхан орцгоолоо. Өөрөө харин зурагт үзэн сууж байгаа харагдана. Бадрал их л дурамжаа. Энэ овш толгойд орхио үзүүлвэл таарна. Одоо болохоор хүүхдийн киноз суучих юм. Энэ яавч ирүүл биш ээ. Гэхэд сэгээ. Энэ балаг дайрлага дайрчихсан юм биш үсттэй. Ийм байдаггүй юм дээ. Одоо яар санаа зовж эхэлж байна шүү. Гэхэд үүрэг гинт басан цогтын чихэнд нэг зүйл шивнээд гараад явлаа. Цогтын царай хувьсхийгээ толгойд өгөв. Симба түүнийг гарахыг хараад цогтоос асуув. Тэнэг новч чөтгөрийг харж нотлон гиндэ. Лаван ах дээр очлооч гинөө. Орд ахыг авранч гинөө. Гэртээ ярих байлгүй дээ. Гэхэд Симба муу галзуу новч алах дуртай хүн замдаа гайг болчих байлгүй. Гэртээ харж байлгүй дээ. Бидрийг цаашлуулж байгаа ах уу? Дээр яалаа да. Хөдөө явлаа. Хотод амьдрахгүй гэдээсэн. Гэртээ тоног ногоор чивсэн байсан мэт дээ. Өөрийг тэр гэртээ харин гэдэхт итгэлтэй үлдэцгээв. Харин өөрөө эсрэг талын орт ахынхаа орцонд орон зогсож байгаад яг хаалганы дэрэгдэн ирээд хэсэг бодол болон шатан дээр сууж өг ортын ихнэр зүгдэр гарч ирэхдээ харлаа. Өөрийг таних учраа юу хийж сухааг нь асуувала. Орт ахын би яаж байна? Би санаа зовоод л. Чи чин талигач лонгийн хуураад өмнө үү? Довч ахын сайнгүй л байна. Өнөөдөр эмнэлэг рүү шилжин. Эмнэлэг бараадах байна. Учиртай хэлэхүү те. Өөрөө юу ч хэлэлгүй орцоос гарахтаа тэгнэ тэр гэж амандаа шивнээд баруун зүг алхлаа. Алхаад л байлаа. Тэр хаашаа явж байгаагаа мэдэхгүй байвч ямар нэгэн зүйл чихэнд нь бүдэг бадаг шивнээд байгааг сонсож байв. Дотор нь жохом юу болоод байгааг ойлгохыг оролдож үнэхээр л чөтгөр гэсэн үг төөний чихэнд хоногчсон байлаа. Алгасаар байгаад гэртээ ирэхэд гэрийнх нь алга байв. Хувцас солиод баруун тийшээ баруун тийшээ гэсээр хотын зах руу чиглэн явна. Яах хийхин зургуу үд болжээ. Тэр үнэхээр хол алгасан гэдгээ сая анзаарлаа. Өөрийн тооцоогоор зүүн салаа дээр ирж байгаа ололтой байв. Халаасаа уудлуул 2000 төгрөг байлаа. Дэлгүүрт орон нэг ширхэг шүдэнз 2 ширхэглаа жижиг ус нэг бичэн аваад цааш алхлаа. Өөрийн бодолд айдас бөөхөл илүү санаа сэтэлж төрөхгүй хоосон байгаа сонирхолтой. Орой болж нар шингэх үед хотын зах руу гарan уул харагдаж эхэллээ. Угаасаа ч өөрөө энэ уулыг давна гэсэн бодолтой чиглэн алгасан билээ. Нохот хоцсон түүнийг тойрон боргохч өөрөө огтайсангүй. Том золбин нохот түүнд ойртохгүй холуур тойрон хуцгаана. Өөрийгөөс имиж фомит магадгүй түүнийг огт айхгүй байгаа болохоор нохот өлсөнж байж болох юм.
Хэдий зунч хэлээ уулан дээр гарах үед салхи сэвэлзэн хүүтэн байгаа нь андашгүй. Тэр хувцас солон зузаалсан болж гэж дотроо бодож амжлаа. Уснасаа уугаад орой дээр амсхийн сууж нар жаргахыг ажиглан хараад дахин баруун зүг алхахаар болслоо. Урд нь арай намхан уул нүүрэн дээр нь дүнхээ. Энийг давах ёстой гэж шийдэн харанхуй болохоос өмнө хонох газраа олох тухай бодоод амжив. Гав ганцаараа ийхүү яваа нь эрүүл хүний нүдээр бол жинхэнэ солиор илгэлтэй. Харанхуй болох үед өнөөх уулан дээр гарахад энэ тэнд гал асах хар утаа суунаглаж байгаа нь харагдана. Маш их тоос тортог байх ба том машин тэрэгний гэрэл уй харагдана. Уснасаа хямгадан нэг болгоод доошоо уруудан буув. Энэ дуус нохоо илбэг байлаа. Арай их гэлтэй түүнийг боргон дайрна. Энэ ноход яг л улангасан юм шиг үүрээрөө дайрав. Гадуур хувцаа тайлан эргүүлэн арай гэж уруулчихгүй хичээн байхад хоёр хүн ирэн түүнийг аварлаа. Нэг нь залуухан, өөрийнх нь үе гэмээр, нөгөөх нь 50 нас гарч байгаа болов гэмээр мэдрэгдэв. Дооных нь өнгнөөс өөрөө ийм хүн мэдэрсэн энэ юм. Нохтыг тэд айлах учраа олжгсон хүмүүс болох нь илт байлаа. Нохтыг хөөгөөд ах настай нь үүрээ дээр ирэн. Чи чинь хаанаас гараад ирэв? Өлсгөлөн ногтод бариулах нь байж штэ. Хаа хурж яваа хүн бэ? Энд хийх биш л бололтой. Тасалсан баярлаа. Би баруун зүг явж байгаа хүн байна. Би хаана байна? Той чи чинь автобус унаагаар явдггүй хүн үү? Хаанаас гараад ирэв чи? Чи хогийн цэг дээр ирсэн байна да. Их нарангийн хогийн цэг гэдэг чинь энэ шүү дээ дүүхүү. Тийм үү. Би алхасаар хаан яваа баримжаагаа алдаж одоо хонох газар хайх ёстой юм байна. Гэхэд залуу нь ахыгаа дагуулan зайд узгасаад энэ хүн яавч зүгээргүй орогдол юм шүү. Харж хөнөөлж байхад энэ уул даваад ороод ирдэг. Согтуу хүн байсан бол төөрч гисэн. Наад хүн чинь эрүүл саруул хүн байна. Тэгээд хаашаа явж байгаа нь тодорхойгүй. За. Ядарч яваа эр хүнд туслах шиг буян байдгүй юм. Адилхан эр ус байж бийж залуудаа хальтарч явсан эр хүн. Ах хөө өөрөө дээр ирэн. Намайг Жама гэдэг. Манай түүг дарван гэхэд болно. Голохгүй бол манай тоног төөрүүлдэ. Манайх ч гэжтэй майхны тамтаг байгаа. Баярлалаа танд. Би өглөө явчихнаа. Дарван дурамчхан байгаа ч ганц хүнээс айж имээ хинж хаашаа ч юм гэж бодлоо. Тэд алгасаар нэгэн майхан дээр ирцгээлээ. Нэрэл сэмэрж урагдсан ой шидсэн майхан байв. Аваа зайтай байх ба дотор нь 9-10 насны гэмээр эрэгтэй хоёр хүү байлаа. Нэг нь дарвааны хүү, нөгөөх нь айлын хүүхэд гэж хэлв. Дарван гадаа асаж уугаал дээр жижиг даганд усхийн буцалгана. Өөрөө хоёр хүүд өнөөх авсан бичээнэ өгөв. Хоёр хүүд яран аван задлан амтрхан идэнэ. Жама эвдэрхий гэмээр галтгооны тамдаг уудлан тогоотой зүйл гаргаж ирлээ. Орой хоолой чандаа хідүүлээ. Чиний хоолоогоор давдаг болоо да. Чи биднээс битгий санаа зовоорой. Ах та ярьж хийж болно шүү. Ямар нэгэн хэрэг тарьсан юм биш үү? Хүн л юм хойно юу гэж те давалгүй яхав. Нэрэж өссөн байна. Би юуны хэрэг тарих вүлээ те. Нэг зүйл хааж явсаар энд хүрээд ирчихсэн байна. Юу тэр вэ? Энд хайж олоод байх юм байхгүй. Хүмүүсийн хаягдал хог тоос шорооноос өөр юу л авь гэж те. Би чөтгөрийн хэрэлд гарсан юм а. Чөтгөр гэж байдаг гэдгийг харах гэж гэх юм уу да. За нэг тиймэрхүү. Гэхэд Жамагийн царай нь өөрчлөгдөхөд дарван халуун цагаа барьсаар орж ирлээ. Тэр уг яриг сонссон учраас инээмсэглэн цай өгөнгөө. Чи сая чөтгөр гэснөө? Мөн ярива. Хөгжилтэй залуу шүү. Энэ чинь ямар тэнэг хүн итгэв дээ. Цагтаагаас л цухтаа явж илхүү дээ. Чөтгөр гин шүү. Жамач адилхан инээгээд гал дээр тогоотой зүйлээ тавив. Гэдэс дотор байгаа нь харагдав. Жаахан өнөр орсон өөрөд шууд өнөртөн. Жама өөрийг дуудан
эвдэрхийч гэсэн сууж болохоор сандал дээр суулгаад чамайг чөтгөргөөсөн чинь нэг юм санаанд орчихлоо. Чөтгөрөөд махны хоолны үнрээр цуглардаг гэж яриа байдаг юм. Би харж байгаагүй л дээ. Манай энд нэг үзэж хардаг гэх юм уу да, нэг хүүхэн ирсэн юм. Яах гэж ирснийг хэн ч мэдээгүй. Харин их сонин зүйл ярьж байгаад явсан байсан. Дарвааны ихнэр энд байх үед ирж таарсан. Майхан барайд л машинтайгаа 2 хонсон юм. Тэр хамын захад очиод буусан орой шүн бүр мах шараад л махаа түлээд байсан гэдэг юм. Ямар нэгэн зүйл чиний хилээд байгаа чөтгөрийг хоолж байсан юм бах уу? За мэдэхгүй 2 хоноод л алга болсон байсан. Дарвааны ихнэр л цай цуугийн чанаж их тус болсон. Явахдаа 100,000 төгрөг өгсөн байсан. Асар их мөнгө шүү. Тэгвэл энд чөтгөр байх боломжтой байх нэ? Мэдэхгүй юм да. Чи үзэж хардаг хүн биш үсттэй. Зөлөг гэж энэ яваанасанда чөтгөр хайж тэнэж байгаа хүн анх удаа л харж байна. Хүссэн юм чинь хүзүүгээр татах үе залуу минь. Жама Дарвана үлдэгдэл байгаа юу? Гэх үед жижиг цэвэр усны савны талаар бололтой их айхтар үнэтэй арх барьсаар гарч ирлээ. Энэ эмсэглэн халааснасаа гэлгар нэг удаагийн аяг гаргаж ирээд сандал дээр суулаа. Дарвана архинасаа хийн эхлээд Жама ахтай барина. Жама аван шууд хүндэрж орхиод ханиалхан чанга байна гэх үед энэ эмсэглэн өөрөд хийж өгөхөд үнэрийг нь авч чадахгүй байгаа учраас би уудгүй юм гэсээр эвтэйхэн холдголоо. Дарван өөртөө хийн нэг татаа тоолоогоо засан. Чи нэрэ чөтгөр хайж яваа хүн үү? Би энэ хаваар цаавар ер нь л яваагүй газар байхгүй л дээ. Энд чөтгөр бити хэл сүнсч байхгүй. Манай ихнэр л янз бүрийн юм харлаа барьлаа энэ төргээд надад их загнуулсан да. Өглөө ихнэр ирэх бах. Чи асуухгүй юу? Тэр нэг хөөхөн манай үнийг жаал синхруулсан юм шиг байгаа юм. Тэр хөөхөн чинь хаах нас юм бэ? Би бараг л чөтгөрийг харсан. Сармагчин шиг явдаг. Босхороо бүгтэж явдаг харагдсан. Манай найзууд даанч надад итгээгүй. Чиж хөвгөлтэй залуу юм аа. Тэр хөөхөн тэр харж байна уу? Жижигхэн галаасч байгааг. Баруун хойч ихтэй хардаа. Тэндээс цаашаа 100 м орчинд байсан баг шүү. Сарамхчин гин шүү. Дарван дахин нэг татаад согтож байгаагаа ноосонго. Хоол буцаалж болсон бололтой. Өнөөх майхандаа оруулан явган жижиг ширээн дээр тавиад тойрч сууцгаав. Жама хүүхдүүдтэй хөргөж өгнө. Өөрийг идэрэй гэсэн чи нэрэл амнаас унах шахам амт амтагдана. Өөрөө хүмүүсийн сайхан сэтгэл гэж бодон жаах нэг идээд хойсон баярлснаа илэрхийлнэ. Түүнд тэр хүүхэн байсан гэх газар л сонирхолтой санагдаж байлаа. Жама дахин нэг татаа твтэв. Дарваа инээмсэглэн. Энд хордоо арх мөн ч юм уу биш ч юм уу чиний чөтгөр л мэдэх бах. Жаахан уугаад л согтоод ах юм уу? Одоо жаахан нойр хурж эхэлж ах шиг байна. Чи аргалаа твтэж амраарай хөө. Зүгээрээ би өөр цайлгаад л хөдөлчин. Чөтгөр гин шүү. Чи тэрийг олвол намайг минь төрөж гинэ гэд дамжуулчихаарэ. Өөрөө майхнаас гарan галын дэргэд сууна. Жама Дарван 2 унтаад өглөө. Хүүхдүүд ч мөн хөвцөцгэн. Өөрөө бодол болон суугч зөөрмөлн тохиж байв. Тэр өдөржингөө алгасандаа ядарсан ойлгомжтой. Нүдэ нэг анин нэг нэн тохилцох үед түүний чихэнд энэ хоолойг өөрөө маш сайн таних байлаа.
зочих шиг болсон ч энэ удаа тэр огт айсангүй. Ямар ч гэсэн тэр газар очиж үзье гэж шийдээд дарвааны заасан газар руу алхлаа. Уртаа том мод барьсан болохоор нохооноос эмээхгүй байлаа. Жижигхэн асах гал ойртох тусам холцоор байгаа нь их л сонир санагдана. Тэгсэн ч тэр тийш явсаар л зөндөө алгасан эцэснийг имэрлээ. Тэр Жамагийн майхнаас холцноос хаяа ойлгов. Ноход ихэндээ хуцаж даган боргож байснаа яагаад ч юм ард нь үлджээ. Уул нь ноход өөрөө тантай санагдаж байсан юм. Жижигхэн асах галын хойгоор хар сүүдэр зэрвэс өнгөрөх шиг болоход өөрөө бараг л баярлах мэт хинбэ гэж асан галаас олдон шүтэнц зорно. Харанхуй хідээж дулаахан тогтуухан салхигүй байсан учраас шүтэнц зурх үе тодорхой орчныг хальт гэрэлтүүлж байлаа. Хар сөөдөр энэ тэнд гарч алга болоод байгааг анзаарч харанхуй учир хий хараад байна гэж бодоод амжив. Эргэн жижиг асах гал дээр ирвэл нэгэн үл таних хүн гараа ээн зогсож байв. Өөрөө ойртон ирээд энд хин л Жама дарван хоёр шиг амьдардаг хүн байх гэж бодон яриа өдөн. Сайн байна уу? Та энд амьдардаг хүн үү? Би хотоос явсан хүн байна. Өнөө хүн инээмсэглэх нь цаанаа л нэг л эвгүй санагдав. Их л сонин тийм нэг үл таних хоолоогоор би чамайг мэднэ. Чамайг үүр зайх гэдэг үстэй. Хаашаа чиглэж яваах чинь мэднэ. Чи буц эргээд яв. Гэртээ хар. Тэнд очиж болохгүй. Тэр чинь лон ах чинь биш ойлгож гин үү? Юу? Та яаж миний нэрийг ингэж хэлхийн завдалгүй өнөө хүн түүн рүү харах үед өөрөө ухаан алдан унлаа. Яагаад царайг нь харж чадсангүй л мэдэв. Өглөө болжээ. Нар гарсан байв. Өөрөө өнөөх майхандаас ирэв. Жама болон хүүхдүүд байсангүй. Дарван болоод эхнэр нь олдоо нэг бүсгүй ирсэн байна. Өөрийг сэрхэд дарван. Ашгүй чи сэрчихв. Өрчин чамайг байхгүй болохоор хайгаад ноход сүрхий худлаад байхаар нь очсон чинь хэвтэж байх юм. Чамайг өөрч авчиж хэвтүүлсэн дээ. Чи юу н яах гэж тийш явсан юм бэ? Би чам тоглоом шоглоом төдийл юм ярьсан штэ. Би очсноо санаж байна. Нэг хүн байсан. Тэгээд яагаад ч юм хөшөж хөдөлж чадахгүй байсан болохоор толгой эргэн унсан. Өөр юу ч санахгүй байна. Ямар ч байсан чамд баярлалаа. Чи одоо харьдаа чиний байх газар биш. Чамайг оргод зайлж яваа хэрэгтэй юм байх гэж бодсон удаатай. Гэвч тийм биш бол та. Энэ урагшаа нэвт яваад автобусны буудлаа байгаа. Дарваны ихнэр харин шинэ хүнс авчирсан бол та. Гурилдаа шүл хийж байна. Өнөр нь ч өөр өнөртнө. Өөрөө санаа ихнэрээс нь очлаарай. Энд нэг хүүхэн ирсэн гэсэн үзмэрч гэлөө юу гэлээ. Тантай их ойрхон байсан гэж сонссон. Яг ямар очиртай хүн байсан юм бол над шиг чөтгөрийн тэр тийм зүйл хайж явсан хүн үү? Гэхэд дарваны ихнэр үүрээрөө ихэд харснаа. Тийм ээ. Нэг эмэгтэй ирсэн. Тэр амиа орлохоор гэрээсээ гарсан гэж надад ихэлж хэлсэн. Их л уйлаад байсан санагдаж байна. Надтай ойрч гэжтэй. Би тэрнийг амиа орлохоос нь аварсан юм л да. Машинтайгаа тэнд 2 билүү 3 хонсон. Сүүлдээ мах шарч хүлээд ямар нэг юм хоолож байна. Сүүлдээ түүнээс би өөрөө айж эхэлсэн. Зүгээр юм үзэж чардаг хүн юм болов уу гэж бодсон юм. Чиний оцсон тэр газар манайхны хинч очиж майхан овоохоо барьж бодолдгүй юм. Дам яриагаар муу энергитэй хэлцтэй. Орой болгон тэр жижиг гал асчдаг. Хин нэг л асаадаг бах та. Хэнийг нь мэдэхгүй бидэнд хоргонол байдгүй. Тим газар хаасайг л орчдөг гэж эмэм нь ярьж байсан болохоор бид тоодгүй мөө. Тэр эмэгтэй тэгээд хаашаа явсан бэ? Давиж таарлцсан уу? Өөрөө мэрсэн үү? Тэнд ганцаараа л байсан уу? Би мэдэхгүй. Би явлаа. Баярлаа л гэсэн үг хэлсэн. Дахиж таарлаагүй. Гэртээ харсан бах уу? Аа тийм. Явахдаа нэрээ
баруун талаас шөнө гийж зочилж ирдэг гэж нэг сони юм яриад байсан. Мах шарж түлж хооллож явах хэрэгтэй ч гэлөө. Тийм л юм ярьсан. Одоо л санаж байна. Дарван яриаг таслан инээ. Галзуу шахуу хөөхөн байсан байгааз. Яста чөтгөр шүглсэн тэр ингэлтэй. Хоол идэж хөдөлтөө. Гэртээ хайр. Үхсний чинь чөтгөр. Өөрөө хоол идэн амтыг амтлаад тийм байл үүдэ гэж бодоод нэг аяг идээд баярснаа хилэн михийгээд замдаа гарлаа. Тэр баруун зүг чиглэн эргэлзэхгүй алхана. Дарваа их нэртэй зөрүү залуу юм да бурхан минь гэж тийшээ лав явбал юу байдаг илээ те. Оршуулгын газар байгаа. Дарвааны царай хөвсгийхэд ихнэр нь майхандаа орлоо. Өөрөө том одоо барин баруун зүг алхана. Тэр гэртээ харих эргэж буцах бодолоо огт байхгүй байгаад нь сонирхолтой. Адал явдал хайгч мэд өөрийгөө төсөөлж яваа нь хөндлөнгийн хүний нүдээр бол айдас давтуулна. Өөрөө алгасаар зам таарах том чулуун дээр суун амрын хөлсөн харьчана. Дотроо баруун тийшээ явах хөстэй гэж шивнээд хэсэг сууж байгаад өргөжлүүлэн алхлаа. Тэр яваад лав. Хөл нь ядарч байгаа ч эргэж боцолтгүй шийдсэн учраас эцгийг нь үзэхээр шулууджээ. Их удаанаар алгасаар сая оршуулгын газар ирж уугаа мэдэв. Цагийн баримжаа гарвал 17 цаг болсон гэж зүн согн хэлэх мэт. Оршуулгын газар ороход энд тэнд хүмүүс харагдана. Цөөхөн хідэн машин харагдав. Бодвол талигаш нарынхаа газар ирж буй хүмүүс гэж шууд анзаарагдана. Оршуулга дондор ямар нэг юм хайж байгаа хүн шиг нэг бүрчлэн хөшөөнүүдийг харж явлаа. Бүрэнхий болж эхлэхэд машинууд нэгээр явсаар хамгийн сүүлчийн машин түүний хажуугаар ойрхон өнгөрөхдөө зогсов. Машинаас лам хувцастай хүн бууж ирэн өөрийн хажуугаар нэг хөшөөн дээр ирэн алгаа хавсран зогсоод тавхтай идэ тавин талигач хүнийхээ газарт ёсуулдаж яв. Өөрөө ойртон очиход өнөөх лам түүнийг дуудан цаа ягалж чи энд ганцаараа ирсэн юм аа та. Орой болох нь дээ. Машин тэрэг чинь хаана байгаа юм? Тийм ээ. Би ганцаараа явна. Машингүй явна уу? Би наашаа зорж ирсэн хүн байгаа юм. Энд манай нэг ах байх учиртай юм. Ийм байт юм байж. Энд арай шөнө өрөө байх бодолтой байгаа юм биш үсттэй. Тэгжэл таарч байна. Би чөтгөрийг харсан юм аа. Харин одоо нотлох гэж яваа хүн. Залуухан лам цочих шиг болон үрээр өрнөг харахад майн уншин түүний нүд рүү цоо ширтээд явах тийш хандан. Чи надтай төв арсан дээргүй юу? Гэр чинь энд ойрхон байд юм уу? Би явахгүй дээ. Дөнгөж ирж байна штэ. Өнөөхлөө машиндаа үг дуугуулсан хөдөлгөөд машин цуг явсан хичээлээр ахыхаа газрыг эргэчихв. Саяны хүн ямар очиртай хүн байв? Сүнсэн төөрч гисэн хүн бололтой. Нүдрүүн ширдэх үед нэг нүд нь анивчиж байна. Ямар нэг хий зүйлтэй очирч биед нь орсон юм шиг байна. Ярилцах үед шүүл үлээх мэт ховстуулах гэдэг шиг энэ хүнд нэг зорж юм ирсэн байна да. Юу нэ? Тэгэд одоо яадаг хэрэг вэ? Чи одоо лам хүн байж ингэж орхиж явж болж байгаа юм уу? Би чинь залуухан лам. Нарийн зүйл сайн мэдэхгүй штэ. Хот орж багштай болсон. Хамын эхлээд цагдаа дуулсан дээр ах. Тэд ирэх биш аваад явж чадах байлгүй. Энэ залуу бидэнтэй бол яагаад явахгүй болов? Машин хөдлөн явлаа. Өөрөө алгаа хавсран зогсоод үлдээсэн тавхтай эдэнээс аарал борцог идээд өлөө дарав. Аман цангаж байгааг мэдэрч байсан ч бүрэнхий болоход нэгэн сууж амарч болохоор газар олонсов. Тэр үнэндээ юу хийж байгаагаа ч хагас дутуу мэдэж байх шиг орж гараад байв. Нэг ямаар санагдаж, нэг үлдмээр санагдаж байв. Харанхуй болох үед халааснасаа лагаа гаргаж ирээд асаа нэг нөмөртэй чулуун хөшөөний урд асаагаа тогтов. Гадаа салхихгүй тогтоонч гэлээ нэг хэл цэврүүн байлаа. Өөрөө айдасгүй зөвхөн бодол олон сон. Түүний дотор хүмүүс яагаад үхдэг, тэгээд яагаад төрдөг гэх мэт эмх замбраагүй бодлоо төрж байв.
Лаадлаасаа доошоо орох үед гинт ардуур нь чулуу дууран хүн алхах сонсогдов. Тэр үнэхээр сонссон учраас өнөөх модон шүүрээ аван бэлэн байдал шилжив. Модоор л зохих санаа түүнд өртөв. Тэгтэл жихэнд нь би чамайг гэртээ яв гэж хэлсэн бидтэй гэх сонсогдов. Энэ удаа харин зүрх нь хүчтэй зохилж жихэн шууган шар ус нь босож өөрийн ирэхгүй айдас мэдрэв. Тэр юу ч дугралгүй ажиглан модоо чанга хатгасаар байлаа. Яг урд нь нэг хар сүүдэр тодрох шиг болоод тэндээс сөөнгч юм шиг аваагүй өнгөөр чи зөрөгтэй юм гэвч буруу газар ирлээ дээ. Чи энд байж болохгүй. Одоо таанч ороод ч дээ. Та хэн бэ? Та намайг айлгаад байна. Гэрэл тэл гарч ирээч. Би яавал дэрвэ? Чи асан юм гарахуулна. Тэд чамайг яахыг би мэдэхгүй байна. Би нэрээ мэдэхгүй. Хэн гэдгийг ч мэдэхгүй. Өдрийн цагаар энд чамд дөрөн хөлтэй амьтны дүрсээр харагдсан байх учиртай. Чи житгэр юм уу? Житгэр гэж байдаггүй юм. Бид тэднийг богл гэж мэддэг. Тэд бичсэн учраас их аюултай. Өөрөө нэг л итгэж өгөхгүй. Модоо хатхан өнөөх ярьж бүс өдрийг зөхөхөөр далайн модороо явуулахад хий нэвтлэв. Төвний гар салханах үед би чэго бог биш. Бодохгүй явах болно. Лон ахад чинь би дуулганаа. Болохоомж тойл байгаарай. Юу ч болсон саяны үйлдэлийг хийж болохгүй шүү. Бас тийм галаас авал чамд хэрэгтэй дээ. Дээр зүйл алга болов. Өөрөө итгэж ядан явах гэсэн чи хөлн айсандаа хөшөж орхисон байв. Саяны зүйл хүн биш гэдгийг маш сайн ойлгож хөлн жичрээд одоо л энд ирсэндээ гимшиж эхлэх шиг ойр хаваас ихээ авныг хараад гал түлхэхээр шийдэв. Хуучин болсны модон хажлагыг түүнд авахд овоо юм болов. Хөлн жишэрсээр ашгүй нэг цаасан хайрцаг олсон магадгүй. Хүмүүсийн марцсан хайрцаг байх нь дамжиггүй байлаа. Оршуулга донд жижигхэн төөдөг асаахад үнэхээр аимшигтай санагдавч өөрийнх нь саяны айдас төрж гисэн арилж байлаа. Тэр модоо барьсаар ямар нэгэн зүйл хүлээх мэд сэрэмжтэй зогсно. Одоо төөдгөөсөө холдгол амар санагдаж байлаа. Үүрээ зүүрмэглэж эхлэв. Төвний тооцоолсноор 2-3 цаг болж байгаа болоо да гэж таамаглана. Болчны ажлыг болгосон том банз ашгүй таарч сул багаагийн төлсөөр байлаа. 2002 онд хотын захаар төдийлэн айл хонор нэмэгдээх зүйлүүд байсныг хэлэхүү. Оршуулгын газар руу ойртож зөрхөлдөг. Тэглээж газар гих зүйл элбэг байсан үе байсан юм гэдэг. Өөрийг зүүрмэлж байхад урд нь 2 юм бүртэлсэн харагдана. Тэр нүдэнээ харвал үсэн сэгсийсэн, нүрээ далдалсан хөл нүцгэн их л урт томстой байхаа, гар нь их л том, бараг хөлч юм шиг. Ганцхан харагдах юм нь нүд байсан ч гэсэн нэг нүдтэй. Нөгөө нүд нь огт байхгүй мэт айхтар жигтэй зүйл зогсож байлаа. Үүрээ босон "Яв, чав" гэх мэтэр хашгиран хөөхөд юу ч дуурахгүй байв. Яагаад ярихгүй байгааг анзаараагүй ч модоо барихад сая хөдлөн тэврэх шиг хитэн талд нь гарлаа. Өөрөө хажууд харагдаж байсан үхсэн нохооны эсэг үлгдэлгэлтэй зүйлийг аван галаа улам ноцоо гэж бодоод галдаа хийхэд хиншүү үнэртлээ. Өнөөх 2 ойртон галд ойртох үед эднийг амгүй гэдгийг сая анзаарав. Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг шиг өөрөө хараагүй юм харж ухаан самууран арагшаа унлаа. Ухаан нь орж гарсаар ухаан алдаж байгаагаа өөрөө мэдэрч байлаа.
Энэ үед харин цогт болоод найзууд нь түүнийг хайж эхлэв. Өөрийн ээж цогтын гэрийн утас руу залгаснаар өөрөө гэртээ хараагүй болохыг мэдцгээжээ. Бадрал харин таймнаар найзуудаа хандаа. Цаад новш чинь арай хөвсгөл явчаагүй л үү дээ. Нөгөө огон хин бэлээ? Саруул илүү гэхэд цогт арайч тийшээ явахгүй. Цаа чин ловон ах дээр очин ч гэлөө. Нэг сони юмраад байсан да. Арай найзууд бие рүүгээ харна. Цогт талигаас ловон ахын даа орон хаж тэгчээсээ хаана оршуулсныг асуухад ловонг ойролцоох хөнөө оршуулгын газрыг зааж өглөө. Найзууд тийшээ гарцаагүй гэж бодовч Бадрал арай тийм солиорол гэж юу авахтай хэмээн эргэлзэн. Цогт тэд байж болох бүх газраас хайгаад цагдаа ч ус дуулахад дамжив. Одоо бол өөрөө гайхаа ажилтай болцгоожээ. Өглөө болоход хоёр цагдаа оршуулгын газар ирэн хэдэн тийш нүдэн гүйлгэн зогсоно. Нэг цагдаа залуу нэмсгэлэн энд ямар ч хүн харагдахгүй байна да. Тэр лам залуу ихс үртэй мэрэд байсан. Ухаан самар сүүн байна ч гэх шиг. Энд одоо юу игээл авч шуутай. Одоо өдөрт явсан байлгүй дээ. Харин тийм ээ, ажил мандахгүй хад энд юугаа ихвтэй. Явах уу? Шалгасан гээл тэмдэглээ биччихье. Хоёр цагдаа яваад өглөө. Харин өөрөө хөвцөөр сая ухаан орох үед нэг ухсан нүхэн твтэж буугаа ойлгов. Тэр арайхийн нүхнээс гарахад оршуулгын газар биш огт зэлүүд газар байгаадаа гайхан өчигдөр жухам юу болсон тухайгаа санах гээд толгойд нь юу ч орж ирсэнгүй. Хүн амьтан ч харагдсангүй. Хаашаа явхаа бодоод ойлгохгүй байгаа нь их сонирн байв. Нүдэнд үзэгдэх зам харгуу барилга байшин ч огт байсангүй. Ямар ч гэсэн алах ёстой гэж шийдээд алхав. Яваад л. Өдөр ямар хурдан өнгөрч өнө гэх бодол төрж эхлэв. Энэ ч аргагүй билээ. Нар яах хийхин зургуу хурдан доошилж байгааг анзаарахгүй байхын аргагүй юм. Гэгээ тасарч байхад хамар цоргон үнэртэх хин шүү түүнд их л таатай үнэртэх ба үл дарах мэд санагдана. Чухам хаанаас үнэртэж байна гэж бодон тэр зүг рүү алхахад бүрэнхий болжээ. Яагаад ингэж хурдан харахуу болж байгаа гайхаж байлаа. Улаан гэрэл шиг зүйл асаж байхаа яахааргүй махны үнэр үнэртэн. Түүнд улаан гэрлээс өөр юу ч харагдахгүй байсан ч ойр тогтоосон хүмүүс зогсож байгаа нь харагдана. Тэр очин хүмүүстэй мэдлэвч хинч үл тоон. Харин нэг жаахан жаал инээмсэглэн та энд хизээрсэн? Шүү дээ. Энэ хүмүүс яагаад дуурахгүй байгаа юм бол ах нь өрчөн ирсэн. Би хаана байгаа юм бол бас яагаад юм хурдан ороолцов? Би мэдэхгүй. Хүмүүс хоорондоо бараг ярьдгүй юм. Би машин дариулснаа санаж байна. Тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдхэд энэ сэрс юм уу? Гой үнэртэж байгаа зү. Чи ахаараа тоглоод байгаа юм уу? Хот хаана вэ? Ах нь харъя та. Хот гэж юу вэ? Тийм газар байхгүй штэ. Юу гэсэн үг вэ? Улсын нийслэл Улаанбаатар маань яасан юм? Мэдхгүй хаа. Би тийм газар мэдэхгүй. Машины хурц гэрэл гарч байгааг сандаг. Өөр зүйл мэдэхгүй штэ. Өөрөө инэм хийлэн жаахан хөхөд дээр нь жаахан юмтай болтой гэж бодно. Тэр хүмүүс дуурахгүй байгаа болохоор цааш шалгахаар шийдэв. Харахгүй болжээ. Тэр бүр их гайхан чөтгөр алхаад ямар хогийн юм болоод нэ зүудлээд байгаа юм болов гээд уруулаа хацаад өөрийгөө чимхэж үзээд тэгнэ тэр гэж амандаа шивнээд газар суун нүдэ анлаа. Нүдэ нэг анан нэг амхандаа л зүуднээсээ сэрий гэж хийж байна. Хэр удаан сууснаа үл мэднэ. Өөртөө таарсан хоёр сонирм зүйлээр хоорондоо шивнэлтэд байгааг анзаарлаа. Өөрөө тэднийг амгүй байгааг харсан учраас одоо болохоор хоорондоо яриад байгаа нь улам их айдас давтуулна. Нэг нь босож зогсоод бүр хайдаг байтал чи юунд хөл рүү яаран ирэв? Орчих газрын ам олон 50 байдлыг алдагдуулан
Улаан гэрэл асааж ундалахгүй байтлаа. Юунд дуудсан юм бэ? Та чинь юу яриад байна? Би тгийгүй шүү дээ. Би буруу бодож явж. Уучлаарай. Одоо би харимаар байна. Чи энд ирсэн учиртай байж л таараа. Чамайг сонгосон байж болох юм. Та нар чинь урд шөнө амгүй байсан биз дээ. Одоо болохоор гээд зөрг гарган хэлж орхилоо. Чи биднийг сонсож байгаа бол бидний нэг болж байна л гэсэн үг. Нэг нь оройдчтэй. Зарад ирсэн чинь чамайг одоо яалтаж үлээ дээ. Би хаана юм бэ? Би харимаар байна. Гээд нулимсэн сэлгэнэ хэлэв. Чи одоо хаана очихдоо санаа зовох хэрэгтэй. Би хоёроо чамайг одоо нэг мөсөн тамгалах болно. Нэг нь тамгалагдсан бол зурдын хорвоо дахиж хизээж үл очно. Өнөө хоёрын царай нь хувирч чих, хамар, аман томорч ёстой л чөтгөр юм байдаг байх гэсэн айц давтуулан ойртов. Тэд ойртох үед өөрөө хойш ухарсаар айсаар нэг удаа тэр ухаан алдаж унсангүй. Дотроо харамсах бас ингээд ямар ч аргагүй өнгөрч гисэн цохирлын нулимс унгаана. Гэтэл нэг хүн урдуур нь хаа зогсоод энэ хүүхдийг зүгээр орхичихоогүй ч вэ? Учраа мэдэхгүй залуу насыг нь хайрлаж болгоо л доо. Би та нарын зарц болох болъё. Хизээж уур боохгүй, хизээж явахгүй. Би явхаас татгалзах болно. Энэ үед өнөөх хоёр бодсон төрхөндөө орж инээмсэглээ. Энд хэлсэн үг хизээж үл мартагддаг гэдгийг чи мэднэ үстэй. Зурдын хорвоод бол мартагдчих болох. Энд бол биш шүү. За яах вэ? Чиний үг үнэн байгааг мэдэрч байна. Өдөрмхийн зур алга болцгоо. Өнөө хүн эргэж харвал лавн ах дөрөөрөө мөн байлаа. Үүрээ айх гах зэрэгцээч лавнг тэрхэд өнөөх л тамхины өнөр нь танил өнөр өнөртөн. Тэр тэсэлгүй ойлов. Лавн аргадах үед дахиад нар мандаж яв. Өөрөө ургах нар нь лавн сайтар хараад яг л хэвээрээ байгаад баярлан. Ах минь та мөн үү? Одоо гэртээ харин үсттэй. Дүү минь чи юу ярина вэ? Би зурдад байхгүй болсон хүн штэ. Аха би хаана байгаа? Яагаад ийм хурдан шөнө болоод дуусчих вэ? Энд ийм л байдаг юм. Яагаад байдгийг ахын сайн мэдэхгүй юм. Чи одоо харь зүүн зүг чиглээд алхаад бай. Ядарч унтлаа алхаар юу ч таарсан, юу ч тохиолдсон битгий саад. Ах минь та над дээр цогтынд байгаад ирсэн тийм биз дээ. Би нэг л удаа очсоо. Чи намайг харсныг мэдсэн. Малхай цамцыг минь өгсөн. Баярлсан шүү дүү минь. Та дахиж ирээгүй гэж юу? Үгүй дээ. Намайг дагаж явсан муу огт дагагч байсан баг. Энд муу сайн бүгд ээлжлэн оршдог юм. Танд гэрийнхэнтэй дамжуулан хэлэх зүйл байгаа юу? Гэрийнхэн гинэ. Ах нь мартаж байна. Би багаар бүгдийг мартаж байгаа. Яагаад мартагдаж байгаагаа би мэдэхгүй байна. Удахгүй ортоос мартна гэж хайж байна. Хажид минь зул хөргөж намайг дурсах үед би түүнийгээ сандаг. Надад мэдрэгддэг. Тэгтэл би удахгүй бүр мөсөн мартна гэдгээ л мэдэж байна. Ах минь дээ, та намайг аварлаа. Би савааг үдэж нэрсэндээ үнэхээр харамсаж байна. Бас орд ахын би муудсан. Нэг шүн тэдний орцонд хүн биш зүйл орж байгааг би харсан. Одоо чи юу ч харахгүй. Энд ирэх шалтгаан чинь юу байсныг мэдэхгүй ч ой хүмүүс орж ирдэг юм. Ихэнх нь л энд үлддэг.
Орд амьдрнаа, цаг нь болоогүй. Тэр зүйлүүд чинь авч ирч чадаагүй байж таарна. За, явдаа миний дөө. Намайг дуудаж байна. Баяртай. Ловонха дахиад жаахан цуг хуйцгалтай. Өөрөө нулимс тусдуулан хөлдөө. Тэр зүүн тийш алхасаар нар аль хэдийнэ дээш хөрчээ. Цаг минут гэж энэ байхгүй гэдгийг л тэр ойлгож авлаа. Өөрөө алхасаар л ядарч сангаж яв. Ядаж унтлаа гэсэн тул сөхөрж унтлаа алхав. Орой болох үед бүр мөлхөж эхлэв. Тэр мөлхөж сөхрөн эндээс гарч чадахгүй юм байна гэж бодоод хөвтөд өглөө. Ядарсандаа дорхноо унтлаа. Хэрэг хүнснэг мэдсэнгүй. Төвний нэг зүйл 7-6 мэдэрч сэрв. Яв гэх дуунаар өндийн сэрхэд тэр Жамагийн майханд байлаа. Өөрөө гайхан эргэн тойрноо харвал нэг шар нохоо сүлээ хөдлөхөн түүний харан үүдэн зогсон Жама орж ирлээ. Айшгүй чи сэрч гисэн үү? Би түргэн дуудсан. Ирж яваах. Би хизээнд ирсэн бэ? Яаж намайг энд өглөөгөр юм уу да? Нохоо хуцаад энэ нэг шар нохоо чамайг тойрч манай эндхийн нохоонуудыг ойртуулаагүй юм. Би чамайг таниад очиж авсан. Чамайг үхчихэж гэж ямар их аваа. Үнхэлцэг хагаргалт өглөө. Чи хаанаас гараад ирэв? Манайхаас яваад 2-3 хонсон шүү. Би тэндээс ирсэн. Баруун талаас. Дарван орж ирэн цай хийж өгөөд чиш зайтай ир юм а. Арайч чамайг тийшээ явуулна гэж сансангүй. Чамайг өвчгөж гэж ямар их айвда. Дахиж нааша бүү зүглэр хийчээ. Очлаарай. Намайг төвгөх удаж байгаад. Амьд минь байгаа чинь л гэлааж байна. Чи тиймээ болсон бол бид хэд хэрэгт орох юм бэлээ аа? Дөрөвний машин ирж байгаа харагдана. Жамач тосон даллаа. Утас холбоо ховор үед тул тэд яаж хийж байгаа л түргэн дууджээ. Хэрийг халахаж утас хол залгасныг нь бодохоор өөрөө Жама Дарвангийн 2 хүнд ихэд баярлан хорвоо дээр сайхан хүмүүс байд юм байна гэж ам бардам хэлж санаж явдаг болсон юм. Түргэний эмч шингэн залгаад үүрийг шууд авч явлаа. Түүний даралт унаж биеийн сольдож толгоо нь эргэж байлаа. Жама тэд гараа даллан үлдэх үед өнөөх шар нохоо түүнийг дагаж үсээр үлдэв. Эмнэлэгт байхдаа цогтын гэрийн утас руу ярьснаар мэдэж цогт ар гэрийнхнийг аван бас найзууд нь ирцгээлээ. Тэд үүрийг харсандаа маш их баярлаж байв. Ээж нь нүдэндээ нулимстай үүрийг үнсээд хоолцай өгнө. Цогт бадрал 2 үлдэв. Цогт. Чи хаашаа явсан бэ? Хайцсан? Би чамд хэлсэн штэ. Бид нар чамайг зөндөө хайлаа. Өстө олоогүй. Уучлаарай. Найз нь одоо тагж ихгүй. Ингээд ортох зүгээрээ гайгүй болсон. Манай ах нар ярьж байна лээ. Ашгүй те. Харин чи л би сайн юмшуулаад тав. За бид нар явлаа. Дахиж ирнэ за. За ойлголоо. Бадрал гарахтаа зогтод ханд энэ хаана байсан? Ярих дургу байгаа чи харж байгаа үстэй. Хэдүүлээ тэр оршуулгаар зөндөл хайсаа олдог үстэй. Арайч тэнд очиж хэд тон гэж байхгүй л үү те. Тэглэж хогийн зэгээс олдсон гэсэн мэдтэй. Тэр айлаас. Тэр айлынх нь оршуулгын газар орж ирсэн гэж юм шалт хэлсэн бидтэй. Арай үгүй л хөөтэй. Өөрсдөөсөө зайлуулаад тэгж хэлсэн биз. Навш гэж. Үхтлээ айлаа шүү. Эн чин гэрээсээ гараад 7 хоног 7 шөнө болсон гэж ээж нь ярьж байлээ. Танаад хэд хонлоо? Ийн ярилцаар найзууд явцгаалаа. Энэ өдрөөс хойш 14 хоногийн дараа өөрөө гэртээ сууж байснаа нохоо хуцах чимээгээр сая нэг зүйл санан автобусанд сун явлаа. Баруун тийш зүглэн гарлаа. Замаараа дэлгүүр орж 2 тор дүүрэн идэж уух юм аваад өнөөх хогийн цэг рүү алхлаа. Тэр мэдээж Жамагийн дэрлээ. Түүнийг ирсэн Жама баярлахч Дарван их л янзгүй хараад чи бас яах гэж явна? Юу сэтгэж байгаа? Чамаас шууд айж өн шүү. Би юу ч сэтгэгээгүй та нарт баярлсан, таларснаа илэрхийлэх гээд л бас миний нөгөө цуг ирсэн нохоо хаана гол. Энэ авдал яваа та үе ирээд л яваад идэв.
Өөрөө гарч ийш тийш харах үед өөрийг нь хүлээсэн мэт цаанаас давхин ирэв. Өөрөө түүнийг илэн хүзүүвч гаргаж ирэн хүзүүвчлээд суран ос хүзүүвчнээс нь зун. Харьцгаая. Явъя. Би чамайг санаж байна. Чи миний үнэнч нөхөр болох ёстой болж таарлаа. Чамд хоёулаа нэр өгнө. Замдаа би бодъё. Нохооч жаргалтай болон үүрэж инээмсэглсээр гэрийн зүг алхлаа. Тэр тухайг хинт ч яриаггүй бөгөөд яриад байх зүйл биш хинч итгэхвүлээ гэж бодсоор явандаа мартна гэж итгэж байлаа. Тэгсэн ч хизэж мартаагүй юм. Харин тэр дахиж баруун зүгт юусоо очиагүй бөгөөд цаг нь болохоор тэнд очин гэдэгт л итгэлтэй байсан билээ. Төгсөв. Зохиолыг бичсэн хард бэлгүүн.